засгийн газрын өнөөдрийн ажлыг хийж байгаа бүтцийн хувьд анхаарахгүй нэг болохгүй зүйл гарцсан харагдаад байна. Өнөөдөр яг энэ хөдөлмөрийн зах зээл хэрэгтэй мэргэжилтэй болсон хүчин бэлтгэх бодлого нь боловсролын яамд. Тэр жижиг дунд үйлдвэрлэл ажлын байрыг бий болгоход хөрөнгө оруулалт төсвийн зарцуулалт нь болохоор хөдөө аж ахуйн яамд. За хөдөлмөр эрхлэлтийг зохицуулж байгаа бодлого нь хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд. Энэ гурван яамны бодлогын уялдаа ер даалга. Жишээлбэл манай аймагт 300 хүн даацын машины механизм оператор жолооч авъя гэж захиалга өгөөд байхад оронд нь 300 өсчин гоосынхан бодолчин бэлдэж өгöd байгаа. Буюу бидний баталж байгаа мөнгө улсын өмнө тавигдж байгаа ажлын байр бий болгохын бодлого чинь ерөөсөө хэрэгжихгүй байна. Энэ юунтэй бол засгийн энэ үйл хоорондын хамтын уялдаа байхгүй нэг уран бүтэц. Энийг анхаарахгүй болохгүй нэ гэж. Дээрээс нь өнөөдөр татвар төлөлтийн асуудал байна. Энд нэг бүртгэл байна да үндсэндээ Монгол улсын татврын нийт баазын бараг 90% нэг 100 аж ахуй нэгж бүрдүүлж байна. Нийт Монгол улс 40 мянган аж ахуй нэгжтэй. Арх, тамхи, спирт, онцгойлон дотор нефт импорт уулуурхай. Энэ багц бүрдүүлж байна. Үндсэн дээр 40 мянган аж ахуй нэгж татврын нэг 5% дээр 10% дээр. Тэр 5-10% дарамтлагдаг төрийн том бүтэц. Тэн дээр шимэгчлэн амьдэрдэг тийм том хуулцны тийм төрийн дунд төвшингийн бүтэц болсон. Тэр чинь өөрөө бизнесийг амьдрах болцоог юусоо үгүй хийж байна. Үнэхээр бизнесийг дэмжих гээд ажлын байрыг бий болгох гэдэг бол төр мөнгө хураагаад тараах гэж ингэж зовж байгаа хооронд Монгол улсыг тодорхой нэр төрлийн уулуурхай, спирт, нефт, эрчим хүчний төрийн монопол салбараас бусдын доторгу болгоч. Доторгу орон болгоч. Орон нутгаас ирж байгаа татвар дөнгөж бүтэн бүх 21 аймаг нийлээд 200 тэрбум хүрэхгүй байгаа шүү. Нэг асуудал. Гуравдугаар Монголын эдийн засгийн загвар цаашдаа ямар байх юм? Өнөөдрийн загвар бол олигарх загвар олигарх бүтэц. Том жижигэ залгидаг болцоо бүгдийг төр дэмжиж эхэлж байна. Хамгийн сүүл баяр зохиот оруулж ирдэг энэ тэмдэгтийн хураамж бол том компани захиалгаар явж байгаа. Жижигүүдийг устгаж томчуудыг хувааж идэж байна. Томчууд нь жижигүүдэд залгиж байна. Цаашдаа ингэж явах юм уу? Энийг би цаашдаа явах гэж. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн загвар компани тухай хууль, доторгийн орчингийн шинтгэл, төрийн бүтэц энэ зүйлээр эргэж харахгүй бол мөнгө хураасан хэлбэртэй буцаага түгээсэн нэг ийм ажил хийсэнгээр нэг жилээр явдаг ийм систем цаашдаа ингээд бие нэгэ хуураад ажил зөвхөн цаасандаар явагддаг ийм л байна. За энэ асуултанд хэн хариулах ажлын хэсгээс Урдатар сайд ачлаа. Энэ хоёр шүү хэн дандж асуулт өрсөн гол. Тэр Урдатар сайд ярих байх гэж ойлгож байна. Татварын бодлогоос сангийн сайд за хоёр асуулт нэрвэл. За эхлээ Урдатар сайд. За энэ засгийн газрын бүтцийг бол улсын хурлаас баталж өгсөн. Энэ байгуулагддаг эрх үүрэг нь Монгол улсад байгаа улсын хурлаар батлагдсан хуулиудын хүрээндлийн үйл ажиллагаанууд явуулж байгаа. Энэхүү гишүүнтэй би яг энэ хэсэг дээр санал нэг байна. Яагаад вэ гэхээр бид нэг байгууллага дээрээ хариуцах ёстой ажлын бүрэн хариуцуулдаг ингээд талд нь жижиг хэлбэрээр ингээд салгаад өгчдөөс болоод түрүүн энэ гишүүн асуусан асуултанд бас урд нь хариулахад энэ санааг хэлж ирсэн. Нэг ажлыг хийлэхдээ манайх олон хүнд хариуцуулаад өгчдөг. Тэгээ тусдаа нэг жоох юм хийдэг. Тэгээ хөрөнгө мөнгө буруу зарагддаг ийм ажлууд байгаад байгаа маа. Ялангуяа энэ боловсон хүчнийг бэлтгэхтэй холбоотой мөнгө бол боловсролын сайд дээр мөн нийгмийн халамж үйлчлэгийн чиглэлээр бас төрөл бүрийн жижиг сургалтууд зохион байгуулах мөнгө, жижиг ажлын байр харах мөнгө эдгэнт нь тусдад авахцаад яваад байгаа зүйлүүд бол байгаа. Тэгэхээр түрүүн засгийн газраас гарсан ажлын хэсэг дээр энэ олон давхартлуудыг арилгаад агентлагуудыг нэгтгэж нийлүүлэх ийм санал боловсруулагдсан байгаа. Энийг хийхийн тулд холбогдох хуулиудад бас өөрчлөлт
оруулахаар байгаа гэдгийг хариулмаар байна. За сангийн сайдаас баяр зүг сайд микрофон. За инхээр гişн асуулт нэрэлээ. Ер нь бүтцийн татварын суурийн хувьд ингээд аваад үзэх юм бол байгаа тоо хүн болгонд ойлгомжтой. Манай цөөн тооны том татвар төлөгч нар бол татварын орлогын дийлэнх хувийг бол бүрдүүлдэг. Гэхдээ манад бол нөгөө уул уурхаагаас орж иж байгаа татварын хувь хэмжээ нэмэгдэх хэмжээгээр тэгтээ тэргүй уул уурхаагаас орж исэн орлогоороо бид нар бусад салбар нь бол өрсөлдөх чадваргүй болж хүндэрж эхлэх үед бол бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Энэний нөгөө тал нь бол тэр одоо тодорхой салбаруудыг татваргүй болгох гэдэг бол нөгөө талаас нь улсаас татаас өгж байгаа хэлбэр хоёр бол ижил байна. Тэгэхээр бид нар бол улс төрийн шийдэл гаргах ёстой. Ер нь уул уурхаагаас орж ирж байгаа орлогын дунд хугацаа юм уу, урт хугацааны тенденц төр судалгаа хийсний үндсэн дээр яг бол уул уурхай орлого бол өөрөө бас манайх бол нөгөө үн тодорхойлдог улс биш. Үн авдаг улс. Одоо үнийг өөрөө тийм учраас бид нар бол энэ нэлээд тийм наривчлсан судалгаа хийж байгаа энэ чиглэлийн бол өөрчлөлтүүдийг хийх бол боломжтой. Тэгэхгүй бол тэртээ манад галаанд өвчний шинж тэмдэг бол давмгаалаад ноёлоод эхэлнэ. Тэгэхэд бол хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаас өөр шаардлага бол зайлшгүй бий болж байгаа. Уламжлалаараа бол бид нар хөдөө аж ахуй, үйлдвэрлэл хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр хүнсний үйлдвэрлэл дотоод дуулан экспортын чиглэлээр аялал жуулчлалын чиглэлээр үйлчлэгийн салбар гэдэг ингээд манайх бол маш цөөхөн салбартаа эдийн засгтай учраас энэ дээр бол бодлогын арга хэмжээнүүд бол ахын зайлшгүй шаардлага бий болж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ 12 оноос эхлээд ер нь улс төрийн намууд бол энэ чиглэлээр реформ хийх улс төрийн зорилттой тодорхойлоод энэ дээрээс өөрчлөлт арга хэмжээнд авах хэрэгтэй. Тэрнээс бол манайх татварын реформ талдаа авж байгаа татварын хувь хэмжээ бол өөрөө их зохистой төвшөнд бол байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол та чөлөөлтөнд хамрагдах татварынхаа суурийг хідээр авах вэ гэдэг асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр татварын суураа бүхэл бүтэн татвар төлөгчдийнхээ хэмжээгээр авах уу, эсвэл салбараар нь авах уу, эсвэл одоо татварын орлогоор нь авах уу гэдэг ингээд зохицуулалтын арга хэмжээ бол олон янз байна. Энэ дээр бол тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслээд зохицуултууд хийх боломж нь бол байгаа. За. Баяр зүг сайд микрофонод сая асуултаар тайлбарыг өгүүлэх зүйтэй байна. Энэ асуултыг олоодод авч байгаа учраас. Тэмдэгтийн хураамжн дээр би бас гишүүдийг ингээд гаргасан хуулиа бол зөв тайлбарлах юм бол бас хүмүүс ингэж бас эмзэглэж хүлээж авахааргүй юм тайлбараа гэж би одоо ойлгож байгаа. Хоёр зүйл дээр гол нь эмзэглээд байгаа шүү дээ. Нэг нь бол спирт, архитан согтуурах ундааг одоо зарах, борлуулах энэ үйлчлэгэн дээр байгаа татварын хувь хэмжээ нэмэгдсэн асуудал байгаа. Нөгөөх нь болохоор химийн хорт болон аюултай бодисын хувь хэмжээний асуудал хоёр л эргэн тойрондоо бол хамгийн их асуудал үүсгэж байгаа байхгүй. Бусдуудын хувьд бол нэг асуудал байхгүй. Асуудлын гол нь бол нэлээд сайн яригдсан, улсын хурлаар том ажлын хэсэг байгуулагдсан. Үндслүүд нь бол энэ бол 17 жил яригдаагүй байсан хууль. Урт хугацаанд бол олон асуудлыг яриад энэ асуудлуудыг бол ям дээр боловсруулсан, тодорхой хэмжээний хуулиуд санаачилсан байсан бил. Архины одоо жишээ нь архитай холбоотой зохицуулалт бол 10 сая төгрөгөөр зохицуулагдсан асуудал хүмүүст өндөрлөл үүсгэж байна гэж байгаа. Энэ бол нөгөө Азийн чон гэдэг улс орондоо чичрээс нь том арга хэмжээ усны дараагаар хууль зүйн бол анхнаасаа энэ хуулийн төсөл төр тусгаалсан хууль бэлдэж исэн юм бэл. Тэгэхээр энэ цаашдаа архийг бол улсын монополд авах хэрэгтэй гэсэн ийм байр суурь гаргаж ирсэн үндслэл дээр бол хийгдчихсэн. Тэр химийн хорт болон аюултай бодисын шалтгаанд нөгөө дархны тэр хонгор сум дээр бас үйл ажиллагаатай холбогдуулаад цианид натрий эдрийг бол ерөөсөө хамгийн өндөр хуваар зогсоо тогтооё. Тэр бол шууд хүнд хортой гэдэг нь ойлгомжтой учраас лицензээр нь ингэж цөөн компанид өгж хяналтын тогтоолгож гэсэн ийм асуудлаас үүдэлтэй юм бэл. Тэгэхээр энэтэй холбоотой асуудлуудыг бол бид нар мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг аваад дээрэс нь төрийн бодлого гэж бол байх ёстой. Тэрнээс яг бүгдийн одоо тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн саналаар их юм бол бодлого алдан. Тэгэхээр уян хатан зохицуулалт их бол боломж бол байгаа.
Энэ хоёр дээр бид нар бол тусгайлсан ажлын эсгүүд гаргаад бүх одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын орлого, үйлчилгээ бүх юм дээр нь судалгаа хийгээд тэгээд дахиж бүр тусгайлж хууль зүйн дотоод хэргийн ам, байгаль орчны яамны саналыг аваад ингэж оруулж ирж байгаа ийм асуудал байна. Тэгэхээр 2-3 хаан ийм төрлийн асуудлаас бол бүхэл бүтэн тэмдэгтийн хураамжийн хуулийг тойруулж одоо асуудал ярьж байгааг би бол хайрцангуй жоохон буруу л гэж байгаа. Энэ маань хилцүүлэг маань бол улсын хурлаар бүрэн хилцэгдээ тэгээ батлагдсан ийм хууль шүү дээ. Тэгээ бид нар бол ямар ч байсан мэдээж баримтын ажиллагаатай парламент байгаа бол тодорхой хэмжээний засварлуулах зүйл байвал тэрийг ингээд нэмээд оруулаад ирэх юм боломж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар нэлээд улдаас өөртөө 2-3 сар бол хийлдсэн. Яг чуулганы төгсгөлөөр ерөнхийдөө баталсан ийм хууль байгаа. Оны яг өмнөх. Тэгэхээр одоо бол бид нар энийг зохицуулаад нэмэлт хийчих юм боломжууд бол байгаа гэдгийг бас хэлэх гэсэн. Тэгэхээр би улсын хурлын гишүүдээс гэсэн энэ тайлбаруудыг өгтөө нөгөө гаргасан үндслүүд ямар байр суурь гаргасан гэдэг бид нар